Дараагийн мэдээ. Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолыг ухаалаг болгох төслийн гүйцэтгэл 50% буюу 23 байршлын зогсоолыг шинжилж тогтжуулаад байна. Зогсоолуудыг ингэж ухаалаг болгосноор жолооч нарын цагийг хэмнэхээс гадна тэд төлбөрөө захимаар хийж урьдчилж зогсоолоо захиалах боломжтой. Энэ ажлыг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар шийджээ. Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн автомашины 113,356 зогсоол байдаг. Гэвч энэ нь хангалттай хүртээмжтэй байж чаддаггүй. Иймээс автомашины төлбөртэй зогсоолуудыг нэмж барих хэрэгтэй байгаа юм. Иймд Улаанбаатар хотын хөгжлийн корпорац компани нь 50 байршилд 2400 автомашины багтаамжтай төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ шийдвэр бүр 2019 онд иргэдийн урлаар гарсан юм шийдвэр 2023 онд албажаад тэгээд хэрэгжиж чадахгүй ингээ хүлээгдэжсэн. За одоо бол ерөнхийдөө албан ёсоор компани шалгараад бүтэн жилийн хугацаа ингээд жил гарангийн хугацаа өнгөрцөн. Тэгээ энэ үйл ажиллагааг үргэлжилж байгаа. За үр дүн ийм юм. Одоо та бүхэн мэдж байгаа бол зогсоол болгон дээр нэг хүн юм хайчиг юм барьчаал хүмүүсээс нэг тасалбараа аваад ингээл тэр мөнгө хураагаал тэрнийх нь одоо тодорхой хувь нь мэдээж замын санал руу ороод ингээд бусдын тэр одоо хувь хүмүүсийн ч юм ингээд ашиг олуулдаг ийм менежмент. Энэ төслийн хүрээнд барьж байгаа автомашины зогсоол нь цахилгаан автомашинд цэнэглэх станцтай, төлбөрийн автомат системтэй, гарч оршихтой урьдчилан захиалга хийх боломжтой байх юм. Ингэснээр жолооч нарын цагийг хэмнэж зогсоолын асуудлыг шийдэх гарц гаргалгаа болно гэдгийг онцолж байлаа. Бид нэр мөн эх жил 26 онд багтаад үндсэн өөрчлөлтүүдээ бүгдийг хийж дуусгах юм төлөвлөгөөтэй байна. Энийг төр хийхгүй шүү дээ. Олон аж ахуйн нэгжүүд энэ чиглэлээр явж байгаа софтвер компаниуд мэдээлэл технологийн компаниуд оролцож энэ асуудлыг шийднэ. Тэгээд эцсийн зорилго бол байж тээ иргэд машина 5 тухтай одоо зогсоол хайгаал хотоор тойрол стресстэй байхгүй яаралтай тусламжаа богино хугацаанд авчдаг, цагаа захиалчдаг, хоосон зогсоолоо гар утаснаас харчдаг, ямар унааг сонгохоо шийдчихдэг тийм. Үнэхээр зогсоол дүүрэн байвал өөр нийтийн тээврээ сонгочдөг. Ийм боломжийг л олгохын тулд ажиллаж байна. 2026 үндсэн өөрчлөлтүүд хийгдэж дуснаа л гэж ингэж төлөвлөж байгаа. Өнгөрсөн хугацаанд үнэгүй томоохон зогсоолуудыг нийслэлээс туршилтаар ашиглалтанд оруулсан. Гэвч жолооч нар удаан хугацаанд автомашина байршуулах, машина засаж янзлах жилийн 4 улиралд очиж орхих зөрчлүүд гаргасаар байгаа юм. Иймд нийтийн эрх ашигын төлөө төлбөртэй зогсоолуудыг нэмэх шаардлагатай байгааг онцоллоо.